Миний хүүхдүүд цэвэр устай цэнгэг агаартай орчинд амьдрах учиртай. Тэгвэл би тэднийхээ эрүүл цэвэр орчны төлөө өнөөдөр юу хийж чадах вэ? Нэгтгэсэн мод тарий, усалж арчлыг ургуулъя. Хүн бүр жилд нэг мод тарьж ургуулъя. Туслахыг хураавал далай болно. Байгаль орчин ногоо хөгжлийн яам. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ, та бүхэн тавтаа сайхан амарцгааж байна уу? Монголын үндэсний олон нийтийн телевизийн ногоон хөгжил төслийн магаас эрхний явуулдаг ногоон хөгжил ток шоу нэвтрүүлгийн маань энэ 7 хоногийн дугаар эхэлж байна. Тэгэхээр үзэгч та бүхэн санаж байгаа өнгөрсөн 7 хоног ногоон хөгжил нэвтрүүлэг маань орчин үеийн бие технологи, аюулгүй байдал, ногоон хөгжил, ногоон эдийн засгийг бий болгоход хэрхэн яаж нөлөөлөх тухай бид та бүхэнтэйгээ ярилцсан. Харин энэ 7 хоногийн сэдвээрээ бид нар Монгол орны ойн хомсдлын асуудлыг зориуд хүндийн ярилцах гэж байна. Тэгэхээр үзэгч та бүхэн санаж байгаа Монгол орны маань нийт газар нутгийн дөнгөж 8% өнөөдөр ой эзэлж байгаа. Тэгэхээр яг энэ үзүүлэлтээр Монгол орн өнөөдөр дэлхийд бараг ойгүй орны тоонд бүртгэгдэж хүрээд байгааг мэрэгчлэнүүд байнга сануулж бас ярьж байдаг. Тэгэхээр яагаад ч юм өнөөдөр ой ингэж жилээс жилд хомсдож байна. Яагаад ойгүй Монгол болох гэж байгаа юм бэ? Энэ талаар ногоон хөгжил зориуд хөндөж байгаамаа. Тэгэхээр уламжлал ёсоор нь ногоон хөгжил ток шоу нэвтрүүлэг маань өнгөрсөн 7 хоногоос үндэсний телевизээс гадна YouTube, Facebook гэсэн хаягуудаар бас шууд нэвтэрж байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэн манай нэвтрүүлгийн доогуур гарч байгаа цахим хаягуудад хандаж манай шууд нэвтрүүлэгтэй холбогдох боломжтой байгаамаа. Ингээд нэвтрүүлгээ бид шууд студид урьж оролцуулсан үзэгчдээс эхлээ ингээд бас доктор тэгш жаргалыг нэвтрүүлэгдээ зориуд урьж оролцуулсан байгаа. Ер нь өнөөдрийн Монголын ойн төлөв байдлын талаар та бас мэрэгжлийн хүний хувьд ямар бодол суурьтай яадаг вэ? Тэгэхээр Монгол орны ой 1970-аад онд 15% гэж ярьдаг байсан. Өнөөдөр бол 8% болчиход байна. Тэгэхээр энэ тоо бол ер нь ойн талбайн багасалт, бүрэлдэхүүний өөрчлөгдөл гэдэг олон зүйлээр батлагдж байгаа л да. Тэр ойн нөөц хомсдуулж байгаа гол үндсэн шалтгаан бол манайд нэгдүгээр энэ ойн төмөр байна. Хоёрдугаарт бол эмх цамбраагүй мод бэлтгэл ашиглалтын асуудал байна. За гуравт нь бол навчлмөсөр хоолдог шавж. Тэгээ энэ гурвын нөлөөгөөр юу шалтгаанаас болоод мод гэдэг шавж олширдог. Тэгээ ийм зүйлүүд бол ер нь энэ ойн хомсдлыг үүсгэх үндсэн шалтгаан болж байгаа. Тэгэхээр ер нь ойн гурван үндсэн арга хэмжээг нийлүүлээд хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх гэсэн ийм салбаруудыг нийлүүлж энэ бүхэл бүтэн ой жохоо гэж нэрлэдэг л дээ. Тэгээ манайд бол ерөөсөө аль салбарт шинжлэх ухааны үндэстэй дэвшилттэй технологи нэвтрүүлэх асуудал онцгой чухал байна. Бид нэгдүгээрт энэ ойн ерөнхий төлөвийг аваад үзэхдээ өнөөдөр бол ер нь жишээ нь үндсэн гол ойлгох ёстой зүйл маань бол шилмөс мод. Энэ ой дотроо бол бүрэлдүүлж байгаа ийм гол нөхцөл нь. Тэгэхээр шилмөс модны ижлэх хувь багасалт энэ дээр л бид гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. 2010 онд улсын хэмжээнд жил дунджаар 600 мянган куб/м мод огцсон байна. Зөвшөөрлөөр. За энэний 530 мянган зөвхөн түлшний мод. Тэгэхээр ерөөсөө үнэхээр хамгийн сайхан өсөлт хөгжилттэй байгаль экологид өндөр ач холбогдолтой ийм залуу мод бол айлын хашаанд түлшний аманд орох гээд байж байгаа. Тэгээ би энэ бодлогын баримт бичиг энэ боловсрсон юмнууд бол баггүй биелдэг. Хөтөлбөр төлөвлөгөө тэгэл ойн тухай хууль хүртэл ингээд бичиг баримт хууль зүйн эрх зүйн орчин бол маш сайн бүрдсэн. Энийг хэрэгжүүлэх асуудал их чухал байна. Тэгээ саяны энэ миний хэлдгээр бол жишээ нь түлшний модны хэрэглээг багасгах, улмаар түлшинд ялангуяа шилмөс модыг хэрэглэхгүй байх явдал бол ерөөсөө энэ ой хамгааллын эхний бүр нэг гол шийдвэрлэх ёстой асуудал. За би ногоо эргүүлэлт төв төрийн бас байгууллагын тэргүү болооч гэдэг хүн байна. Сэлэнгэ аймгийн Мандал суманд амьдарч үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр зэрэг би бол 30 жил энэ ой мэргэжлийг эзэмснээс хойш мэргэжлийн байгууллага мэргэжлийнхаа ажлаар яваад өнөөдрийг хүртэл явж байна л да. Миний харснаар, миний дүгнснээр бол бид ерөөсөө л нэг л энэ ойн байгууллагыг зүү зохистой авч явж чадахгүй байгаа байхгүй юу? Тухайлах юм бол төрийн бодлого буруу байна гэж хэлнэ. Яагаад гэвэл ой зохион байгуулалтын асуудал, ойн аж ахуйн төлөвлөлт, удирдлагын асуудал ерөөсөө буруу. Өнөөдөр
одоо сумдаар тийм ээ аймагуудаар орон нутагт одоо ой аж ахуйг удирдахдаа хэн удирдах байгаа юм? Энэ бол ерөөсөө тэрэнд нэг ойн анги гэдэг бүтц байгаа. Энэ болохоор зэрэг одоо биднээс ингээд харахад энэ бол хизээ тэр одоо тухайн одоо социализмын үе гэж яри те эргээд ярихад бол бид тэр үед бол ой аж ахуй гэдэг бол их сайхан төлөвшсөн үйл ажиллагаагаа явуулдаг байлаа. Энэ бол яг мэрэгжлийн байгууллага мөн. Гэтэл өнөөдөр энэ бол бүр 21 оны 23 оны анх одоо ойн салбар үүсэж хөгжиж байх үеийн тэр бүтц байгаад байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл гадны засгийн жилүүдийн бүтцээр өнөөдөр энэ ойн асуудлыг шийдэх гээд байгаа байхгүй юу? Энэ бол нэгдүгээр бол проблем асуудал байгаамаа. Хоёрдугаар асуудал гэх юм бол бид дандаа худлаа ярьж идэг. Төлөвлөлтийн асуудал. Одоо тэгшээ доктор ярьж байна те судалгааны асуудал зөндөө юмнууд байгаа л да. Гэтэл яг амьдрал дээр очихлоор зэрэг энэ төлөвлөлт буруугаас болоод одоо байгалийн нөөцийн төлөвлөлт буруугаас болоод энэ ашиглалтын лимитүүдийг буруу тогтоож өгч байна. Өнөөдөр энэ чинээс төвөөс тогтоогоод өгсөн тэр лимит тэр хэмжээнд орон нутгад очиад одоо модоо бэлдээ гэд инглээр зэрэг тэр нөөц нь байхгүй шүү дээ. Энийг би яагаад хэлэх ёстой вэ? Би бол тэр том 240 мянган шавметр мод бэлтгэдэг мод бэлтгэлийн аж ахуй технологи дээр байсан. За ингээд би жилд 240 мянган шавметр мод бэлтгэхийн тулд би ерөө сумын нутаг, мандал сумын нутаг гэдэг нийт нь 500 мянган га газрын ойг би бол одоо нэгдсэн. Би вертолеторч явж исэн тэр үед засаг бол одоо өндөр ач холбогдол өгдөг байлаа шүү дээ. Мориорч явж исэн, явганч явж исэн. Энэ нөөцийг би олоогүй. 240 мянган шавметр мод бэлтгэхэд би 22 градусын налуутай-гаас доош налуутай модын түүж аваад таксацийн бичлэг дээрээс ингээд үзэхэд 104 жилийн нөөц гарсан байхгүй юу? За тэгэхээр энэ 104 жилийн нөөц байх ёстой гэдээ би яваад байдаг. 2 жилийн нөөцийг би олж чадахгүй л байгаа байхгүй юу? 240 гэсэн 500 мянган кубометр модны нөөцийг би олж чадахгүй л байхгүй юу? Тэгээд энэ мод бэлтгэлийн аж ахуйнууд одоо энэ зах зээл болоод ингээд дампуурсан биш ээ. Нөөцгүй болоод дампуурсан шүү дээ. За нөөц гэдэг дээр таслаа уучлаарай. Чулуунбаатар доктортой хамдаа ер нь бол бас бид нар бас нийгмийн шин мэдээллийн хэрэгслээрээ бол нэвтрүүлэг явахын өмнөх нь өнгөрсөн 7 өчигдөр бол бид нар бас ер нь энэ ойн хомсдлыг үүсгэж байгаа шалтгаануудыг нэрлэнэ өгсөн асуудлыг бол явуулсан. Үнэхээр одоо бас ойн төмөр гэдэг асуудлыг яаж сая бас доктор бас үзэгчд бас ярьж байна. Ер нь гол шалтгаан нь юм бэ? Би бас хэрвээ буруу биш бол санаж таны бас юм дээрээс уншиж хахад 2010 оноос 12 онд улсын хэмжээнд давхардсан тоогоор бол 8.2 саяга шатаж одоо эдийн засгийн хувьд байгаль экологид 85 тэрбум төгрөгийн хохирол авчирсан гэсэн мэдээллийг үзсэн. Хэрвээ энэ үнэн бол ер нь энэ байдлыг бид нар яаж өнөөдөр засах ёстой вэ? Ямар арга хэмжээ авах ёстой вэ та? Тийм ээ, энэ ойн санд хамгийн хохирол учруулж байгаа нэг одоо байгалийн үзэгдэл бол яг чаргагүй ойн төмрийн тухай асуудал. За энэ зарим улсын бүртгэж эхэлснээс хойш ингээ бүртгэлийн статистик мэдээллийг хайцуулж үзэхэд жилд манай ойн сангийн 13.4% хүртэлх ойн талбай тодорхой хэмжээгээр одоо төмөрт нэрвэгдээд талбай хомсдол бий болоод байгаа. За энд төмөр өөрөө бас их олон янзын үр дагавар учруулдаг. За нэгдүгээр төвөгтэй зэрэг манай өөрөө сэрүүн бүсийн ой. Энэ сэрүүн бүсийн одоо тэр мөг цэвдэгийг бас доошлуулж байна. Улаан удаагийн төмөр гарах цэвдэгийг доошлуулж байна. За мөн ой модны төсвөрлөх чадамжийг бууруулж байна. Биологийн нөөцийг багасгах байна. Түүнээс гадна ойн экосистем төгөрт нь асар их одоо аюул занд учруулж байгаа нэг асуудал яг зарахгүй төмрийн асуудал. За ер нь жилд гарч байгаа төмрийн 95 хүртэлх хувь, бараг 95 хүртэлх хувь 4-5 дугаар сар, 3 дугаар сар ингээд ирлээ хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гараад байгаа. Энэ бол ерөөсөө хүнээс үүдэлтэй төв. Тийм учраас бид нэр өрсөн сэргийлэх арга хэмжээ, хамгаалах арга хэмжээг илүү бодтой үр дүнтэй тавих хэрэгтэй болж байгаа. За энэ ч үднээсээ манай сая шинжилгээж гардаг ойн тухай хууль маань ер нь ой хамгааллын түрүүн тгшээ доктор ярьж байгаа шиг ой хамгааллын энэ 3 цагс асуудлыг үнцэнд нь тусгаж оруулсан. Нэгдүгээрт юу гэдэг зэрэг ерөөсөө зөв хамгаалах, зөвхөстэй ашиглах, өхөн сэргийлтийг хийх гэсэн энэ 3 олон улсын практикт хэрэгэлдэг энэ 3 үйл ажиллагаа нэгэн зэрэг бас хандад тусгаснараа энэ хуулийн бол одоо шинэлэг ач холбогдол нь оршиж байгаа. За энэ хуулийн дагуу төмнөөс өрсөн сэргийлэх хамгаалах одоо сая засгийн газрын 107 дугаар тогтоолд гарлаа. За энэгээрээ бид нар юу хэлж байна вэ гэхээр зэрэг төмнөөс өрсөн сэргийлэх журам Монгол улсын хэмжээ шинээр гарч ирлээ. Энэгээр бид иргэдэд үйлчилж байна. Иргэн та өөрийнхөө аюулнаас, өөрийнхөө амь насыг хамгаалахын тулд энэ өрсөн сэргийлэх журмыг мөрдөж ажиллаж байгаа гэдэг асуудлыг төрийн зүгээс бол одоо хийж өгж үйлчлэгийг бас явуулж эхэлж байна. За түүнээс гадна бас энэ сүүлийн үед ялангуяа хээрийн төмрийн энэ
херинг экосистемд одоо түймрийг үзүүлэх нөлөө асар их өндөр болж ирж байна. За одоо зөвхөн өчигдрийн одоо юунаас үзэлтэл Хинтээ аймагт 2 хүн одоо төлөвлөлээ. Нас орлоо. За 2 хүмүүс төлөвлөж одоо түймрийн одоо үр дагавар учраад. Ийм байдлаас бид өөрсдийнхөө үйл ажиллагаанаас хамаарч энэ түймрийн одоо эрчим хүчийг улам одоо ингэж одоо юу том болгосноор юу гэх зэрэг ихээхэн үр дагавар одоо бид нар онцож байгаа. За ер нь дэлхийн хэмжээнд энэ томоохон түймэртэй тэмцэх түүнээс үргэлжлэн сэргийлэх асуудал үүнд одоо хүртэл бас технологийн хувьд за юуны дэвшлийнхээ хувьд ямар нэгэн байдлаар бас тулгамцаа хийвэрэл шийдэж чадаагүй юм одоо болтол. Баярлалаа. Тэгэхээр сая доктор хэлж шүү дээ би инктай мэрэгчлэлтэнд хандах гэдэг хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй баг 90-95 таны бас нэг материалыг презентаци би уншижсэн 98% гэж та бичсэн байна лээ. Ер нь хэрвээ ингэхээр 98% бол бид нар одоо энд урьдчилан сэргийлэх боломж бас байгаа юм шүү. 98% гэдэг бол маш том тоо гэж би бол бодож байна. Та ер нь энэ дээр ямар тайлбар өгөх вэ? Тэгэхээр айн төмрийн тухай асуудал бол энэ айн дөрөөлөх хомсдлын нэг үндсэн гол шалтгаан байна. Бид нар өнөөдөр мал аж ахуйгаа эрхлээл хэдэн малынхаа хойноос огшоол байдаг. Ард нь ууланд ой шатжил байдаг тэрийг тоодог. Ингээд хэдэн мал аж ахуйгаа эрхлээд нөгөө хэд нь болохоор зэрэг мод үлтгэл, бугын ивэр түүх гэж янз бүрийн зорилгоор явж байгаа гал алдаад ингээд төмөр гаргадаг. Тэгэхээр энэ төмөрэндээ бол ерөөсөө төмөрийн гаргалтанд бид нар өөрсдөө анхаарал тавихгүй. Өөрөөр хэлбэл хүн одоо жишээлбэл монголчууд эртний уламжлалаараа түүмрээс яаж хамгаалж ирсэн юм. Энэ уламжлалт зан заншлууд үгүй болчих. Дээрээс нь өөрсдөө анхаарал хайхрал болгоомжгүй. Тэгээ ил задгаа үнсээ асгах, тамхиныхаа одоо гал цогийг ил задгаа хаях гэх мэтээр одоо янз бүрийн байдлаар түүмрийн асуудал гарч байгаа. Энэ хүмүүсийн өөрсдийн хариуцлага. Тэгэхээр бид нар менежментийн чиглэл дээр энэ түүмрийн асуудлыг яаж өөрчлөх гэдэг нь вөхлөөр ерөөсөө байгаль хамгаалах, одоо түүмрээс хамгаалах ажилд нутгийн иргэдийг оролцуулах чиглэл рүү бид хандах ёстой. Аль болох нутгийн иргэд өөрсдөө анхаарал тавьж, өөрсдөө заавал хүнээр хилүүлээд байхааргүйгээр түүмэр гарах нөхцлөөс урьдчилан сэргийлж явах бол энэ асуудлыг урьдчилан сэргийлэх түүмрийн одоо нэг шат нь болох юм. Дараагийн нэг шат нь юу гэхээр зэрэг хэрвээ галдсан, одоо түүмэр алдсан тохиолдолд, гардсан тохиолдолд маш яралтай түүнийг унтраах, баг дээр нь зогсоох, түүмрийн тархалтыг хэмжээгээр нэмэгдүүлэхгүй байх. Энэ бодлогыг бас хэрэгжүүлэх хэрэгтэй. Өөрөөр төмөртэй тэмцэх ажил. Өшөө нэг бодлого нь юу юм гэхээр бид ер нь айн төмөрт шатсан газар нутаг дээр хариуцлага тооцож ирсэнгүй. Одоо болтол. Ер нь энэ төмөрд алдсан хүн дээр ч юм уу төмөр одоо санаатаа тавьсан гэж хэлэхгүй л дээ. Одоо санамсаргүй байдлаар төмөр гаргацсан баг. Хэл дамсан төмөр дээр ч баг хариуцлага тооцох тийм асуудал бол маш сул явж ирсэн. Энийг бол одоо бид нар орчинд байхгүй учраас сул байна уу? Байсан хэрнээсээ амьдрал дээр энийг хөлсөн дээр орчинд дээр байсан боловч тэр төмрийн эзэн холбогдч нь хэмбэ түүнийг тогтоож тэн дээр арга хэмжээ авах дээр энэ хуулийн хэрэгжилтэн дээр бид алдаж ирсэн. Одоо энэ дээр бид нар анхаарах цаг болсон. Үндсэндээ бол төмрийн их усүр хаанаас яваад байна, хариуцагч гаргагч одоо төмөр алдагч итгээд тэнд хариуцлага тооцох хэрэгтэй. Ийм менежмент рүү бид шилжиж бүрэн цогц байдлаар нь хандахгүй бол одоо болохгүй болсон учраас байгаль орчны багц хууль, айн тухай хуулинд орсон өөрчлөлтүүдээр энэ бүгдийг тусгаж өгсөн байгаа. За баярлалаа. Эргээд багц хуулинд бас тусгагдсан шинэ зөвлөлүүд бид нэр үзэгчтэй мэдээлэх болно. Өнгөрсөн 7 хоногт манад бол бас оюун бүлэг академич орсон. Тэгэхээр дугаар болгондоо бид нар нэг академичгаас зориуд очиж оролцуулдаг байгаа. Тэгэхээр ер нь бол бид нар бүгдээрээ мэдж байгаа Монгол улс орн маань өөр анхаарлын өөрчлөлт хүчтэй өртөж байгаа. Бүстэй бол бас нэлээд дээгүүр ордог. Тэгэхээр энэ утгаараа өнөөдрийн бидний хөндөж байгаа сэдв маань өөр анхаарлын өөрчлөлт дэлхийн дурлалыг багасгах, нөгөө бидний аюултай гэгдээд хүлэмжийн хийг бууруулахад энэ ой онцгой чухалтай гэж ярьдаг шүү дээ. Чухам яг ямар чухал үүрэгтэй байдгийг бол энийг бас манай үзэгчид таны мэдхэн талаасаа тайлбарлаж өгөөч. За манай Монгол оронд ой шинжлэх ухаан сургалтын байгууллага үүсээд нэг 43 жил болж байна л. Тэгээ энэ судалгаа шинжилгээний ажил бол нэг талаар бол одоо хэлийн байдалтай байна гэж одоо хэлж болох юм. Гэсэн хэдий ч гэсэн энэ хугацаанд бол Монгол орныхоо ойг судлаад ялангуяа сая ярьлаа ой нөөцөд учруулж байгаа хор хохирлыг үндсэн шалтгааныг илрүүлэх ийм чиглэлийн судалгаа хийлээ. За нөгөөдөөр бол энэ дэлхийн нийтийн хэмжээнд төр Монгол орны хэмжээнд төр энэ нөөцөд бас нэг сөрөг нөлөө үзүүлж байгаа явдал бол энэ дэлхийн дулаар л байна. Энэ манай цаг уурчдын судалгаанаас авч үзэхэд бол
сүүлийн 60 жилдвэл нэг нэмэх 2 гараацаар дулаарсан юм мэдээ байдаг. Энэ нь бол ой модонд сөрөг нөлөө ялангуяа гадны одоо түймэрийн хурдын шавьд гарах зэрэг бол хамгийн хурдан өртөмтэй болж хувирч байгаа юм нөлөө гарч байгаа юм л да. За ер нь бол энэ хор хохирлыг бол яд ярихдаа эдийн засгийн талаас нь яриад байгаа юм. Нөгөө нэг гол үүрэг нь бол ойн экосистем гэдэг бол одоо хөрс уус олон амтан бүгдийг хамарсан ийм байгалийн нээлттэй систем байгаа экосистем. За энэ сөрөг нөлөөнүүд гарснаар бол энэ системд бол өөрчлөлт орж маш их одоо хорхор учруулдаг. Тухайлх юм бол ой мод маань бол ер нь бол дэлхийн шин мандлын гол үндсэн бүрэлдэхүүн хэсэг болдог. Агаар мандал за нарийнда ярих юм бол хүчил төрөгч гэх мэтийн тэнцвэрт балансыг барьж байдаг ийм ач холбогдолтой л да. За бидний судалгаанаас одоо жишээ бол хэлэхэд бол нэг га газрын ой мод нэг цагт 200 хүний амьсгалах ийм хүчил төрөгчийг ялгаруулдаг гэж байна. Гэтэл энэ сөрөг нөлөөнөөс болоод энэ үүрэг бол алдагдаж байгаа. За нөгөө төгөр бол манай ой мод бол уулын цэвдэх хөрсөн дээр ургадаг учраас энэ усны балансыг барьж байдаг. Гадруу усыг одоо зүй зохистой зарцуулах, хөрсний гүний усыг гадруу ус болгож хувиргах мөнгө цэвдийг барьж байдаг. Энэгээр бол одоо ус нуур голын одоо тэнцвэрт байдлыг хадгалах хэмжээ шүүрхтэй. Энийг бол одоо мөнгөөр үнэлэхэд үнэлхийн аргагүй. За өөр нэг орчин үед яриад байгаа бол дэлхийн хүлэмжийн хий гэж дулаарл бол нөлөөлж байна. Энэ бол CO2-ын ялгаралт бол одоо маш их явагдав. За ялангуяа одоо энэ түймэр бол гарсны дараа бол энэ мөрс хүчлийн хэвлэл эрс нэмэгдэж байгаа. Энийг одоо хувиргах гол одоо үндсэн шингээх үүрэг бол ой мод байгаа юм. За энэ үүрэг л одоо их алдагдаад байгаа юм да. За баярлалаа. Үндсэндээ бас нэвтрүүлэгт асуусан асуултанд маань бүрэн хариуллаа. Баярлалаа. Тэгэхээр эрхэм мөндөд үзэгчтэй ногоон хөгжил нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгэхээр доогуур харж гарч байгаа хаягуудаараа үзэгчд бас манай сурвалжлагчтай бас холбогдож байгаа гэж бодож байна. Тэгээд өнгөрсөн 7 хоногт бас бид нарын явуулсан нэвтрүүлгийн үр дүн өнөөдөр ярьж байгаа сэдвтэй холбоотой манай Янжин сүрэн хор сурвалжлагч маань шин мэдээллийн хэрэгслийн талаарх мэдээллийг тань дээр та бүхэндээ хүргэнэ. За баярлалаа. Та бүхэндээ орой минь хүргэе. Ногоон хөгжил Монголын ирээдүйн цахим хуудсанд маань зочилж байгаад баярлалаа. Яг одоогийн байдлаар манай цахим хуудсанд 24,120 хэрэглэгч хандан лайк дарсан байна. Бид өнгөрсөн 7 хоногт түрүүн хэлсэн биотехнологи, био аюулгүй байдал гэсэн сэдвээр студидтэй хэлэлцүүлэг явуулж байх зур манай онлайн хэрэглэгчид бас Facebook хуудсанд маань багахан хэлэлцүүлгийг өрнүүлсэн байсан. Эдгээрээс та бүхэнд танилцуулахад Батцарл Батцориг гэдэг энэхүү хэрэглэгч маань яг нэвтрүүлгийн дундуур холбогдсон байсан. Тэгээд Европын эрдэмтэд үүний эсрэг маш их судалгаа туршилтууд хийж хор хөнөөлтэй гэдгийг баталчихсан. Эрүүл мэндэд хоргүй гэдэг нь баталгаатай юу гэсэн саналыг ирүүлсэн байна. Харин мөнхцөд ганцоож гэдэг энэхүү оролцогч маань мэдээж хөгжүүлэх хэрэгтэй. Хэрэг хөгжүүлэхгүй бол гаднаас бүгдийг худалдаж авах болно шүү дээ гэсэн санал асуулгуудыг явуулсан байсан. Та бүхэн хэрвээ эдгээр мэдээллүүдийг дэлгэрэнгүйгээр үзхийг хүсэх юм бол манай албан ёсны Facebook хуудсанд зочилж комментуудыг унших боломжтой. Мөн түрүүн хэлсэн манай шууд нэвтрүүлэг маань Монголын үндэсний олон нийтийн телевизээс гадна YouTube болон Facebook хуудасаар шууд дамжуулагдаж байгаа. Нэвтрүүлгийн дундуур та бүхэн өөрсдийн санал хүсэлтийг эрүүлэх боломжтой. Харин өнөөдрийн сэдэв бол Монгол орны ойн нөөцийн хомслын хамгийн гол шалтгаан юу вэ гэсэн санал асуулгыг бид өчигдөр оройноос хойш явуулсан. Тус санал асуулгад маань хулгай мод бэлтгэл гэсэн хариултыг хамгийн их хүн буюу 2079 хүн сонгож өөрсдийн мөн санал хүсэлтийг эрүүлсэн байсан. Эдгээрээс та бүхэн танилцуулахад ихэнх гарч байгаа ойн төмөр хүмүүсийн буруутай үйлдэлээс болдгоо гэсэн байна. Мөн энд тарж ургуулж байгаагаас илүүтэйгээр хүмүүс хулгайгаар мод тарьж байгаа нь их байна. Энэ бол сайн ойжул биш юм а гэсэн саналыг ирүүлсэн байна. Мөн энд хулгайн мод бэлтгэл гэж бодож ин сүүлийн үед цэвэрлэх нэрийдлэр
залуу моддыг огтолж байна штэ гэсэн саналуудыг ирүүлсэн байна. Мөн энэхүү асуултыг манай өнөөдөр студид ирсэн зочдоос асуумаар юм. Та бүхэн үүнтэй санал нийлж гэнэ, өөрсдийнхөө санал хүсэлт мөн санал бодлыг бидэнтэй хуваалцахгүй юу? Мөн үзэгч олонтойгоо. За баярлалаа янз бүр сурвалжлагчаа. Тэгэхээр саяны төгсгөлийн асуултаас эхлэх үү? Нэг тайван та хариулах гэдэг нь. Цэвэрлэх нэрийдлэр залуу модыг огтолж байна гэсэн саналыг бас манай шин мэдээллийн хэрэгслэр оролцож байгаа үзэгчид сонирхож асуусан байна. За тийм л дээ, энэ бол газар дээрээ одоо үзэж харсан улсуудад бол залуу модыг тээвэрлээд явж байгаа юм улсууд бас тааралддаг. Ер нь зүгээр цэвэрлэнэ гэдэг бол төөмөрч чадсан, хортонд нэрвэгдсэн одоо унсан, салхинд унсан одоо ийм модыг уулнаас гаргах, ойгоос гаргах ажлыг бид ойн цэвэрлэгээ гэж ойлгож байна. Ойн арчилгаа гэдэг бол дотроо 4 төрлийн арчилгаа байдаг. Одоо байгалийн ажлаас сэргэж ургаж байгаа ой маань маш их шигүү ургадаг. Ингээд шигүү ургаад ирсэн залуу зулцган модонд 20 хүртэл насны гэрэлжүүлэх огтлолт гэж байна. Өөрөөр хэлбэл амьд мөртлөө их шигүү байгаад гэрэлжүүлж одоо ургах чадварыг сайжруулж байгаа. 20-оос 40 наснд нь сэргжүүлэх огтлолт гэж байна. 40-оос 60 наснд нь тохируулах огтлолт гэж байна. Тэгээд дараа нь одоо завсрын ашиглалт гэж байна. Ингээхээр зэрэг мод диаметрээс өөрснө, өндрөөс өөрснө тодорхой хэмжээний сортимент гаргах одоо чадвартай болж ирнэ. Энийг арчилгааны огтлолт гэж бид нэрлэж байна. Тэгэхээр арчилгааны энэ хэлбэрийн одоо гэрэлжүүлэх огтлолтыг бол хаач хийж болно. Хэд шигүү газарт бол бид нар гэрэлжүүлэх огтлолтыг хийдэг. Энэ бол шинжлэх ухааны үндэстэй Скандинавын орнууд яагаад ийм өндөр хэмжээний сортимент мод гаргаад идэх юм гэхээр баг залуу цагаас нь эхлээд арчилгааг зөв хийснээс нь өнөөдөр дэлхийн одоо зах зээлийн модны үйлдвэрлэлийн бараг 60-70% нь Скандинавын орнуудаас гарч ирсэн. Тэгэхээр бид нар ойдоо ийм ойчхон арга хэмжээ авч явуулалгүйгээр зүгээр орхиод ирсэн. Өөрөөр хэл үндсэндээ ойн байгууллагууд гэж бараг байгаагүй. Үндсэндээ ой аж ахуйнууд байгуулагдаад 70-80-аад онд үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэгээд зах зээл шилжээд бүгд хувьчлагдаад алга болсон. Одоо дөнгөж дахиад сум дундын буюу сумын ой ангуудыг дахиж шинээр байгуулж ирсэн. Ястаа нэг ардын хувьсгалын үеийн гэдэг шиг бид шинээр байгуулж эхэлж байна. Энэ бүтэц шинээр бий болж байна. Энэ Монгол орны ойд чинь арчилгаа хэрэгтэй юм. Энэ Монгол орны ойд чинь цэвэрлэгээ хэрэгтэй юм. Зүгээр цэвэрлэгээ гэсэн нэрийдлээр залуу зулцган мод аавна гэдэг бол тухайн одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын тухайн одоо хүмүүсийн өөрсдийнх нь хийж байгаа одоо тэн дээр хариуцлага тооцох ёстой. Тэр ийм байдал танад бас мэдээлэл хэр зэрэг ирж байгаа. Ер нь үзэгчдийн асууж байгаа энэ асуулт хэр зэрэг бодтой вэ? Мэдээлэл ирдэг, мэдээллийн дагуу бид нэр хууль бус мод үйлчлэлтэй тэмцэх албаны улсуудыг зориуд явуулж, үзэж, шалгуулж, нэгэнт хийгдсэн ажил дээр бид нар хуулийн талаас нь тодорхойлж тэн дээр арга хэмжээ авна шүү дээ. Тэгэхгүйгээр шууд л тэглээгээд тэгэх ёстой гэж ярихгүй. Тийм учраас манай тусгай улсууд одоо юуны хууль бус мод үйлчлэлтэй тэмцэх шуурхай ажлын хэсэг явж арга хэмжээ авч ажилладаг. Ер нь хойшид, ер нь зүгээр бидний одоо төлөвлөж байгаагаар бол Монгол орны ойгоос ургаа мод огтлохгүй чиг баримж байгаа. Өөрөөр ургаа мод гэдэг чинь нөгөө л сая манай активчийн хэлдгээр хүчил нөөц зөрөгчийн шингээл хүчил төрөгчийн үйлдвэрлэл гадаргуугийн усны гормыг зохицуулах чадвартай учраас тийм хөрсийг хамгаалахаас гадна ус. Ерөөсөө бидний амьсгалж байгаа агаар ууж байгаа ус гэдэг маань л ерөөсөө бидний эрүүл орчин, бидний амьдрах орчин. Түүнээс тэр өнөөдөр яриад байгаа нэг стратеги ордморд яриад байна. Тэрнээс хамаагүй илүү юм баггүй. За баярлалаа. Тэгэхээр манай үзэгчдээс бас сая тэр хулгай мод гэдгийг бол манай шин мэдээллийн хэрэгслэр одоо хүмүүс хамгийн нэгдүгээр шалтгаан гэж хэлсэн. Бид нар сая бол мэргэжлийн хүмүүсийн хувьд ойн төмөр гэдэг асуудлыг ярьлаа шүү. Тэгэхээр яг энэ асуудал дээр ямар бодолтой юм тайлбар хийх. За би байгаль орчны яамны бодлого хэрэгжих зохицуулах газрын мэргэжлийн бүр бод гэж хүн байна. Яг энэ чиглэлээр бол одоо 4 жил ажилласан байгаа. Тэгээд хулгай мод ярихаас өмнө бид бол ерөнхийдөө бол түрүүн одоо манай дагалах мэргэжилтийн их тайван гоёлсон бол бид ойдоо бол жилийн жил арчилгаа цэвэрлэгийг бол хийх шаардлагатай байдаг. Тэр үүднээс ерөнхийдөө ойн тухай хуулийн заасан ой зохион байгуулалтаа үндэслээд ой менежментийн төлөвлөгөөний дагуу тухайн жилд бэлтгэх модны дээд хэмжээг тавьдаг. Модны дээд хэмжээ гэхэлэр ерөнхийдөө мод бэлтгэх юм шиг ойлгоод байдаг. Энэ дөр бол юу гэхэлэр бид ой менежментийн төлөвлөгөөний дагуу ойн арчилгаа цэвэрлэгээ хийж тухайн ойг дороо талаас хамгаалах ойн одоо тэжээлийн талбайг нэмэгдүүлэх, ойн сангаа нэмэгдүүлэх ийм бодлого болж бид нар ажилладаг юм байна. За тэгээд манайх одоо тухайн жилийн ойн одоо мод бэлтгэхийн дээд хязгаар тавигтай холбогдуулаад сум дүүрэг, сум аймагаас нь санал авдаг. Тухайн жилийн одоо дараа жилд одоо хичнээн
хэмжээний. Одоо ойд одоо ачилгаа зөвлөгөө өгөх, энэ саналыг мөнцөлтэй дээд хязгаарыг одоо яамнаас ингэж олгодог. Бид нар анган чаднаас ирсэн одоо дүн мэдээг нэгтгэхэд дараа жилийн айн мэжүүдийн төлөвлөгөөг одоо мод бэлтгэлийн хуваарийг батлахад анхан чаднаас зарим одоо зөрүүтэй одоо юунууд одоо мэдээлэлүүд ирдэг. Энэ дээр бол одоо 2013 онд одоо байгаль орчин ногоон хөгжлийн яам бол энэ дээр одоо мод бэлтгэлийн хуваар одоо ой менежмент хэлбэр ой зохион байгуулалт дээр бол мониторинг хийлгэж цаашид энэ ойн одоо хичнээн одоо талбайд нь одоо ойн цэвэрлэгээ их шаардлагатай юм. Ачилгаа их шаардлагатай юм. Одоо гэдэг тал дээр бид нар бас одоо энэ жил хоёрдугаар бол манай иргэд маань ингээд одоо мод тээвэрлэлтэн дээр одоо айгүй шүүмжлээ ханддаг. Одоо бид 2013 онд сая 128 мянган км мод бэлтгэх дээд хязгаар зоогод тавиад өгсөн байна. Энэний дагуу тухайн сум аймагт нь гоожингийн олгочтой олгосон гоожин авсан аж ахуйн нэгж иргэдүүд маань модоо бэлтгээд тээвэрлэдэг. Тээвэрлэхдээ гарал үүсгэн гэрчлэгээтэй хуулийн өрөөнд тээвэрлэж байгаа. Энийг иргэд маань хараад энэ хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэж ийн гэд ингээд одоо нийгэм буруу мессеж яваад ингээд хулгайгаар мод тээвэрлээд энэ бэлтгээд энэ гэдэг ийм асуудал бас гараад байгаа. Сайнны хажуугаар саар агчаар бол тодорхой хэмжээгээр бас хууль бусаар мод бэлтгэж байгаа одоо үр дагаврууд бол гарч байгаа. 2011 онд бол одоо улсын мөрдөн байцаах газрын байгаль орчны гэмтрэлийн тэмцэх хэлцээр бол 301 мод хууль бусаар мод бэлтгэсэн үйл гэмт гэр бүртгэгдсэн. 2012 онд болохоор 287 болох жишээ нэ. Энэ бол энэ үзэгдүүд бол байдаг. Хулгай мод бэлтгэлийг ер нь бас бусад одоо иргэний зөвлөлөөс хүмүүс оролцож байгаа ямар төвшөнд байгаа гэж та бүхэн бодож байна. Яаж багасгах вэ? Мөнхлөгөө амьдрал төрийн ус байгууллагын тэрэг алтан цэцэрлэг байна. За тэгэхээр Монгол орны ой бол үнэхээр өнөөдөр өрөвдөлтэй байгаа. За хортон шавьчнаас эхлээд ойн төмөрлөгийн хулгай мод бэлтгэл. Өнөөдөр манай Улаанбаатарт цэцэрлэн хөгжиж байгаа нэг зах бол модны зах. Тэнд үнэхэрийн тэр төмөр төрсөн мод байна уу? Тийм түлэгдсэн мод бол харагдахгүй л. Ус нь гойдсон жинхэнэ ургаж ирсэн мод л ирж байгаа. Өнөөдөр хулгай модтой тэмцэж байгаа гэдэг хичнээн жил ярих юм. За эцэст ойд одоо орон нутгийн иргэд ерөөсөө байгаль орчныг хамгаалан нөхөн сэргэн гэдэг асуудал бол иргэдийн оролцоотой шийдэх асуудал. Манай ойн тухай хуулинд энэ асуудал ороод иргэдийн нөхөрл бүлгүүд орон нутгийн хүмүүст өгсөн гэж ярьж байгаа. Яг нарийнда энд бол модны захын ченжүүд энэ асуудлуудыг шийдэж байгаа. Хоёргол ерөнхийдөө одоо бүх тех голдуу хүмүүс энэ уулын амуудыг авсан. Энэ хүн бүхэн мэдж байгаа шүү дээ. Энд ямар ойн арчилгаа нөхөн сэргээлт тэр цэвэрлэгээ юмнууд хийгдэж байгаа юм хаа. Бүгдийн төмөр хашаагаар хашчаад хүн ард оруулахгүй ингээд явж байгаа шүү дээ. Тэгээ төмөрт орсон ойд өнөөдөр хин очиж тэр цэвэрлэгээ хийж. Өнөөдөр төлөнхийн мод очсон машин байгаа мөхийн харсан. Хоёрдугаарт ерөөсөө энийг хичнээн жил ярьж байгаа. Өнөөдөр яг нарийнда манай одоо харагдаж байгаа гаднаас харахад ой өртлөө яваад ороход үнэхээр баг үнэхээр тэндээс одоо амьдрах чадвартай цаашдаа даглын хаясаар нөхөн сэргээгдэх юм боломжгүй болж байгаа. Хортон шавж устгах нэгэд химээ хор цацхтаа тэр ойн хортон шавжийн агуулдаг иддэг шоргоолжийг устгачаад яваад өгч байгаа. 40-50 м өндөр модыг үүргэвчин шүршигчээр уулын ороо дээр гараад шүршээ тэр орой нахаан дээр байгаа өт шавж хорхооны агуулдыг устгаж чадахгүй. Энэ байдлууд ерөөсөө байгаа. Энэ дөр төрийн бодлого хэрэгтэй. Өнөөдөр шинжлэлийн засгийн газар бүх юмыг одоо ногоон хөгжил рүү чиглүүлнэ гэсэн. Өнөөдөр монголчууд ус юунаас чухал хэрэгтэй? Байгалийн гол хоёр баялаг тийм үү? Баялаг. Тэгтэл яагаад ойн газрыг засгийн газрын хэрэгжүүлэгч агентлыг ямар үндслээр татан буулгасан юм бэ? Монгол орн өнөөдөр ойн баялагтай болчоод засгийн газрын агентлагийн хэмжээнд ажиллах шаардлагагүй хэлтэс байна гэдэг тэр үүднээс юм уу? Бид нарт энэ бол тодорхойгүй. Яагаад усны газар уучлаарай нэвтрүүлэг дуусах тун тохиод байна. Уучлаарай эндээс таны асуултын хариултыг авахгүй нэвтрүүлэг маань дуусах гэдэг. Сая хүний асуултанд та бас ер нь яаж хариулах? Та бас ярианда түрүүнд урьдсан шүү дээ.
иргэдийн оролцоотой менежментийн асуудал гэдэг энэ дээр бас шинэ багц ууланд ямар хөшүүрэг ямар одоо эдийн засгийн экологийн бас хөшүүргүүд орж иж өгсөн байна. За энэ талаар ярил нэлээ их юм ярив. За зөвхөн би маш товчхон ярив. 1972 онд ой модны аж үйлдвэрийн яам гэж байгуулагдаад 1987 онд татан богдсон. Тэгээд ой модны аж үйлдвэрийн яамд байсан хоёр салбарыг эрхлэсэн. Хоёр салгасан. Ой анги мод үржүүлэг ойжуулалтын чиглэл нь байгаль орчны яамд, мод бэлтгэх боловсруулах чиглэл нь хөнгөн аж үйлдвэрийн яам тэр үеийн ингэж салсан. За энэ салсан бол тэр менежмент буруу байж вэ гэдгийг тодорхойлчихсон. Өөрөөр хэлбэл ой модны аж үйлдвэрийн яам гэдгийн ой гэдэг үгийг хасчихвал модны аж үйлдвэрийн менежмент Монгол оронд байсан. Энд ч тэр үеийн нийгмийн байгалийн баялагийг ашиглая гэдэг одоо тэр үеийн одоо нийгмийн шаардлага байсан үнэн. Одоо бид нар энэ менежментийг өөрчлөх цаг нь болсон. Өнөөдөр тэрнээс чинь хойш одоо дахиад 30 жил болж байна шүү дээ, тийм ээ. За тэгэхээр энэ хооронд яах гээд би юу хэлэх гээд байна вэ гэхээр зэрэг энэ ойн санг хамгаалах тэгээд нөхөн үржүүлэх тийм ээ энэ асуудал дээр зөвхөн төр ганцаараа үйл ажиллагаа явуулаад чадахгүй. Тэгэхээр яах ёстой юм гэхээр зэрэг нутгийн иргэд Монгол улсын иргэдийг байгаль хамгаалах үйлсэд энэ ойн санг хамгаалах ажил татан оролцуулах ёстой. Энийг татан оролцуулах хууль эрх зүйн үндэс нь 2006 оны байгаль орчны тухай хуулинд туссан. Байгаль хамгаалах иргэдийн нөхөрлийн тухай асуудал гарч ирсэн. Саяын багц хуулийн дээр тулсан дээр байгаль орчны тухай хуулийн 8 дугаар бүлэг дээр бүхэл бүтэн бүрлэг бий. Байгалийн нөөцийн хамтын менежмент гэсэн нэрээр томьёолог гэж орж ирсэн. Энд зөвхөн ойн санг хамгаалах нөхөрлөлөөс гадна байгалийн тодорхой нөөц баялагийг хамгаалдаг иргэдийн нөхөрлөл. Энэ маань сайн дурын иргэдийн байгууллага шүү дээ. Энэ өөрийнхөө өвлжөө, хаваржаа, намаржааныхаа газарт байгаа байгалийн нөөц баялаг болон ойн санг гэрээгээр эзэмшээд тийм ээ өөрийнхөө хойч үед хариуцаж хамгаалж өгөө гэсэн энэ сэтгэл дээрээс нэгдсэн иргэдийн сайн дурын байгууллага бөгөөд энэ нэргний хуулийн 481-ээр одоо хууль эрхцэн үндэс нь бүрдэж байгаа. Энэ чиглэлээр бол ойн тухай хууль дээр бол сая ойн тухай хуулийн 4-ийн 2 дугаар заалт ойн сан гэрээгээр эзэмшүүлэх тухай ойн тухай хуулийн 21 дугаар зүйл ойн нөхөрлийн тухай гэдэг ингээд янз бүрийн юмнууд бол хууль эрхцэн бас хүмүүс маань бас энэ хуулиудтай танилцах явцтай харах бах тий. Тэгэхээр түүмэртлөө эхлээд түүмрийн асуудал руу эргээд орох гэдэг. Түүмэрт одоо автаад эргэж нөхөн сэргийгдэхгүй бас нэлээд том хэмжээний гаталбар байдаг. 1911 билүү дээ тий. Тэгэхээр ер нь нөхөн сэргээлтийн асуудал дээр ямар бодлого барьж байна? Хавар батлагдсан багц хуулинд энэ дээр бас шинжилэгдэж бас эзэгшэд мэдээлчихээр ямар зүйл танд байна? Тийм ээ. Энэ одоо бас манай сүүл гарч байгаа энэ эрх зүйн бас баримтчгүүд дээр ялангуяа энэ түүмэрт нэрвэгдсэн ойг нөхөн сэргээх, ойжуулах энэ асуудлаар онцгой анхаарч сая хуулийн хүрээнд 2-3 одоо яг нөхөн сэргээлттэй холбоотой 3 журам бол гарч байна. За энэ ач холбогдлын хөвгт зэрэг ерөөсөө бид ойг бас ингээд аль болохоор нөхөн сэргээх тэр боломжтой газар нөхөн сэргээх хэрэгтэй. Зөв хамгаална гэдэг маань бид зүгээр ингээд түрүү нэг ярианд дурддагчээс шүү дээ. Ингээл тариад байдаг нь түрүү асуултан дээрс гарч ирсэн. Энэ тариад байдаг зориггүй тариад байдаг нь одоо энэ юм уу юм уу гэдэг асуудал түрүү гарч ирсэн тийм ээ. Тийм учраас бид нэг зоригтой тодорхой өөрөөр шинжлэх ухааны үндэслэлтэй тарих хэрэгтэй. Бид ойг тасралтгүй байдлаар тогтвортой байдлаар ашиглахыг бол зөв тэр тарих асуудлыг тавих хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл тасралтгүйгээр тарих асуудлыг тавих хэрэгтэй. За ялангуяа манай уулын ойд бол энэ өөрөө үрлэгддэг тэр онцлогийг бас их харгалзаж үзэж одоо тэр байгалийн нөхөн сэргээлтийг дэмжих асуудал дээр анхаарах хэрэгтэй юм байна. Оймод ч өөрөө ингээд үрээ аяад үрээрээ нөхөн төлждөг. За энэгээрээ ургасан оймод бол үнэхээр бас одоо чанартай одоо үйлдэл сайн цэвэр одоо тийм одоо үсэх одоо боломж өргөддөг. За бид нэг нөлөөлж байгаа одоо биднес хүнээс нөлөөлж байгаа гол нь зориудын аргаар ойжлох тухай асуудал. Энэ дээр бидний технологиг одоо одоогийн нөхцөлд нь сайжруулах тухай асуудал байна. Бид 60-70 оны үед бол үнэхээр бидний ойжуулалтын технологи бас нэг өөр технологиор явагдаж байсан бол одоо бид энэ уур амьсгалын өөрчлөлтөнд зогтсон өөрөөр хэлбэл одоо энэ янз бүрийн гамшиг хуурайшлтанд илүү одоо төсвөр даах тийм ээ тийм одоо модлог үйлдвэрүүдийг тариалах. За тийм байдлаар бас одоо технологиос өөрчлөх асуудал тавигдж байгаа. За ийм байдалтай одоо бас тодорхой хэмжээний технологийн шинжилгээд бол явагдаж байгаа. Эрх зүйн хувьд бол тодорхой хэмжээгээр бас энэ тодорхой хүрээнд ингээд тавигдсан байнамаа.
За баярлалаа. Тэгэхээр академичгоо та бол нэлээд их сонсоосуулаа. Практикийн хувьд ч, онлын хувьд ч, эрхцэн хувьд ч одоо Монгол орны ойн хамгаалалт өнөөдөр ямар нөхцөл байна, хаашаа бид нар явах ёстой вэ гэдэг. Энэ дээр та бас дүгнээд ер нь бас бид нар яах ёстой вэ? Одоо эндээс бас шинжилгээ ухааны үндэслэлтэйгээр бас ямар нэгэн байдлаар хамгаалах, урьдчилан сэргийлэх тал дээр гол анхаарах зүйлийг ба нэвтрүүлэх тусгай санаас та бүхэн хэлнэ. За Монгол орны ойн модыг энэ хамгаалах асуудал бол ер нь шинжилгээ ухааны үндэслэл судалж тэрний дагуу явуулвал зохих үр дүнд хүрнэ л дээ. Бид нар энэ хамгаалах, ашиглах, нөхөн үржүүлэх асуудлыг ий бүрэн хэмжээнд зохистойгоор авч үзэх нь чухал байгаа юм. За энэ төвмрээс хамгаална гэвэл одоо хууль эрх зүйн баримт бичиг за янз бүрийн юмнууд гараад ингээд байна. Гэтэл бол энэ ой модыг чинь төвмөрт дэсвэртэй болгох, хортон шавныг дэсвэртэй болгох. Тэгээд энэ дэлхийн дулаарлын эсрэг дэсвэртэй болгох, дасан зохицох шалрыг сайжруулах, тэр чиглэлийн одоо судалгаа хийх, тэр чиглэлийн эрчимтэй ойн аж ахуйн арга хэмжээг авч явуулах шаардлагатай байгаа юм л да. Энэ тал нь бидэнд одоо орхигдоод байгаа. Ерөөсөө шууд тэмцэх, болиулах энэ ийм чиглэлээр хандаад байна. За өөр нэг асуудал бол энэ үнэхээр энэ модыг хууль бусаар огтлоод байна. Энэ тэгээ ашиглаад байна, залуу модыг авч байна энэ. Энэ бол бас цаана бас нийгмийн асуудал байгаа маа. Тэр нийгмийн асуудлын цогцоор авч шийдэхгүйгээр тэрийг хороод байж болохгүй л дээ. Жохом ямар шалтгаан. Тийм учраас бол одоо байгальтай, нийгэмтэй, харьцаатай цогцоор авч үзэж энэ асуудлыг иж бүрэн шийдэх юм бол одоо зохих амжилтанд хүрнэ л гэж одоо би бодож байна. Тэгэхээр нэвтрүүлэг маань дуусахад 2 минут дутуу гэж найруулагч тагчдыг инх тайм нахлах мэрэгчлэлтнэр бас нэвтрүүлгээ төгсгөе гэж бодож байна. Ер нь эрхцэн орчид дотоодын хувьд бид нар бол ерөнхийдөө шинжилгээний засгийн газар шинжилгээний бодлого бол одоо тодорхой хэмжээр хэллээ, бүрдэж байна. Одоо яах ёстой вэ? Ямар бодлогоор та нар ажиллах гэж байна? Тэгэхээр бид нэр үндсэндээ шинжилгээний засгийн газрын үед нэгдүгээр төр цэцэрлэгтийн яриад байсан тэр химийн хорт бодисыг одоо ер нь өнөөлж авчдаа тэмцэхэд химийн хор хэрэглэхгүй. Биологийн аргаар тэмцэх ажлыг яаж байна. Төмрийн хувьд болохоор зэрэг бид нэр аль болохоор менежментээ өөрчлөөд нутгийн иргэдэд ойн сан гэрээгээр эзэмшүүлж өөрөөр хэлбэл ойн санг эзэнтэй болгох. Энэ чиглэл рүү ерөнхий чиглэлийг хандлагыг тавьж байна. За дараагийн хувьд яг төмрийн хувьд бол бид нар ямар арга хэмжээ авах гэж байна гэхээр нэгж талбайд гарч байгаа төмрийн хэмжээг нэг удаа гарч байгаа төмрийн хэмжээний хамрах талбай хэмжээг багасгахад одоо гол анхаарлаа чиглүүлэх гэж. Өөрөөр хэлбэл төмөр асаачдаг, гарчдаг, түүнийг орхичдаг ийм байдалтай байж болохгүй. Аль болохоор хурдан хугацаанд түүнийг унтраах, аль болохоор хурдан хугацаанд мэдээлэх энэ онцгой байдалтай хамтраад ингээд өөрөөр хэлбэл эзэнтэй болоод ирвэл юм цаанаа өөр болно. За түүнээс гадна тэр хууль бус мод үлтгэлийн хувьд аль болохоор ойн сан эзэнтэй болох юм бол эзэнтэй байх юм бол хууль бус мод үлтгэл явагдахгүй байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр 1062 ойн сан гэрээгээр эзэмшиж байгаа нөхөрлөл 2.3 сая га талбайг эзэмшиж байна. Ойн сан эзэмшиж байгаа энэ нөхөрлөлүүдийн талбай дээр хууль бус мод бэлтгэл байхгүй болсон. Хууль бус мод бэлтгэл байхгүй болсон. Төмрийн гаралтын хувьд 60% багассан. Өөрөөр хэлбэл бид цаана нутгийн иргэдэд нь ойн сан гэрээгээр эзэмшүүлэх энэ менежмент зөв юм аа гэдгийг одоо энэ тодорхойлж өгч байгаа. Үндсэндээ бол манай хэлсэн 9 том зорилт тавиад ажиллаж байгаа. За энэний нэг зорилт нь бас үрийн генофондыг хадгалах, үрийн байнгын плантацтай болох, ойн модны ойн үрийг түүдэг тийм ээ. Тэр үрээ өөрийнхөө орон дургадаг модноос сайн чанарын үр түүгээд энэ сайн чанарын үрээрээ ойжуулт хийдэг, тарц суулгацыг бэлтгэдэг ийм чиглэл рүү чиглэх гэх мэтийн үндсэн одоо 9 том зорилтыг тавиад ажиллаж байгаа. За баярлалаа. Тэгэхээр эрхэм хүндэт үзэгчтэй энэ 7 хоногийн ногоон хөгжил ток шоу маань юугаар өндөрлөж байна. Тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлгийг анхааран үзсэн эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Яа харахгүй нэвтрүүлгийнхаа ихэнд хүндсэн сэдвийг би дахиад хөндийн Монголын нийт нутаг газрын нийт одоо талбай маань дөнгөж 8% эзэлж байгаа энэ ой маань та бидний одоо буруутай үйл ажиллагаанаас болж хилээсчээд улам хомсож байгаа. Тэгэхээр та бүхэн үзэж байгаа нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгч та ч гэсэн өнөөдрийн бидний ярьж байгаа сэдвэд хамаатан та ч гэсэн өөр амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаарлын эсрэг Монгол улс орныгоо одоо авч үлдээ гэж үзэх юм бол энэ ойн хамгаалах, нөөцийн асуудалтай анхаарлаа хандуулах энэ асуудалд ч гэсэн хувь нэмрээ бас оруулаарай гэж хүсэх байна. Ингээд манай өнөөдрийн шууд нэвтрүүлэгт бас холбогдож нийгмийн шин мэдээллийн хэрэгсэлд асуулт саналаа өрөөсөн та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзъя. Баяр таа.